За сонсогч үзэгчдээ өглөөний мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-ийн арай өөрөөр харцгаая ураатай нөгөө тал нэвтрүүлэг маань эхэлж байна. За нэвтрүүлгийг радио 2 дугаар студиэс хөтлөгч Ундрах Одко, найруулагч Эрдмөнх, продюсер Батбаяр нойр та бүхэнд хамтран хүргэнэ. За дахин өглөөний мэнд. Өглөөний мэнд хүргэе. За өнөөдөр бид арай өөрөөр харын ураатай нөгөө тал нэвтрүүлгээрээ ер нь бол пүрэв гаригуудад бид нэр дандаа шашин ярьж байгаа. За өнгөрсөн 2-7 хоногт бол Ромын католик шашин сүмгийдийн тухай, шашны мөнгөн урсгалын тухай хөрөнгө ихтэй байд юм байна. Тэрийн бас ярьсан. Тэгээ ер нь хинд ер нь хаана хамгийн их мөнгө байгаа тухай л онцлоод байгаа. За тэгээд энэ шашныхан мөнгөө яаж зохицуулдаг, зарцуулдаг, яаж босгодгийг бас ярьсан. Тэгвэл өнөөдөр бид нэр исламын шашны тухай ярина. За өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв исламын шашны мөнгөн урсгал. Ерөнхийдөө энэ одоо тухаас нэг зүйлийн ард нь те ямар мөнгө эргэлдэж идэм бэ? Хөшгөний ард нь цаана юу болж идэг гэдгийг яриад байгаа шүү дээ те. Тэгж байгаа яг үнэ. За. Исламын шашин. Одоо шууд минийхээр явж байгаа те. За. Ямар ч их исламын шашны тухай маш товчхон ингээд танин мэдхэн чанартай ойлголт өгөх юм бол одоогийн байдлаар дэлхий дээр нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн 193 улс байдгаас нийтдээ 57 улсад нь бол исламын шашинтай хүмүүс одоо хүн амын 10-аас дээш хувийг нь эзэлдэг гэж байна. За тийм ба. Тий, 57 орны 10-аас дээш хувь. За эдгээр улсууд нь ихэвчлэн Аз болон Африк төвд байдаг, тийм мэдээж. За Аз төв болон Өмнөд Аз ойрхот орнуудад исламын шашны шүтлэгтэнгүүд ер нь бол их байдаг. За Африк төвийн хойд хэсэг Сахарын зүүлийн өмнөд хэсэгт бас байж идэг. За эдгээр 57 улсаас 27 улс нь болохоор исламын шашныг төрийн аль биесний шашин болгож үндсэн хуулиндаа бүр ингэж тусгаж тунхагласан улсууд байдаг. За. Бас олон мэт. Бүр хуулиндаа тийм. За хүн амын баггүй хүн исламын шашинтай гэгдэх эдгээр 57 улсаас Азад бол 27 байдаг гэж байна. Африкт 27 адилхан, Европт 2 байдаг. Энэ хоёр нь болохоор Албани нөгөө Босни Херцеговин гэдэг байдаг шүү дээ. Тэр хоёр маань. За Америк төвд нэг байдаг. Ийм байна. За 2025 оны байдлаар дэлхий дээр исламын шашинтай 2 тэрбум орчим хүн байна гэж. За тэгвэл ер нь шашны талаар тэглээ танилцуулж байгаа юм чи энэ 2 тэрбум хүнийг багтаасан сүсэг бишрлийг одоо исламын шашин шүтлэгтэй хүнийг нь болохоор муслим шүтлэгтэй гэж ярьдаг тийм. Бид нөгөө нэг лалын шашинтан энэ төр гэж яриад байдаг штэ тий. Энэ бол буруу. Яг тэгэхээр энэ лало гэдэг үг нь төвдөр буруу номын гэсэн утгатай ингэнэ. Тэгээд яг энэ исламын шашин дөнгөж дэлгэрж хахад төвдүүд бол үүнийг одоо буруу шашаан гэж дэмждэггүй байсан. Тийм учраас одоо энэ төвдөөрөө те лалын шашинтнууд буруу номын шашинтнууд л гэж ярьж исэн байх нь шүү дээ. Тэгэнгүүт манайх ч нөгөө нэг Монголд төвдөөс одоо орж ирсэн үг те соёл их байгаа. Тэгэнгүүт манай үүнийг дагаад лалын гэдэг үг нь ороод ирсэн. Одоо манай утга зохиолт хүртэл байдаг шүү дээ. Номнууд дээр үе номнууд дээр байдаг. Бид нар нөгөө нэг хужаа гэдэг чинь хуажаав гэлөө жуулчин гэсэн утгатай үг юм байл шүү дээ. Тийм үү. Тэрэн шиг ингээд нэрлээ сурцсан байх шүү дээ тий. Тийм яг үнэ. Болохгүй юм биш үү? Тэгэхээр ер нь хүний шашныг шашин бол тэр хүний үнэт зүйл те хүндэтгдэг хайрладаг зүйл нь. Тэгэхээр хүний хүндэтгэл одоо шашин хүндэтгээд үнд зүйлийг нь эрхэмлээд аль болох энэ лалын шашин гэдэг үгнээс татгалзах хэрэгтэй юм байна. За хүн ер нь тэгээ дээрээс нэмээ хэлэхэд шүтэх тэгээ ямар шашин шүтгэхээ өөрөө сонгох хэрэгтэй учраас хүмүүсийг хүндэтгье л гэж хэлдэг. За тэгэнгүүтээ ингэж байгаа. Исламын шашин жилдээ хамгийн багадаа 400 тэрбум. За дээшиг бол $1 их $80 санхүүжил босгож яддаг гинэ. Хамгийн багадаа 400 тэрбум юм шүү дээ. Мөнгө юу? За энэ жил ч тий баг мөнгө бослоо гэх юм бол 400 тэрбум байх нь ш. Тэгтээ царай бас энэ жил баг мөнгө бослоо гэхгүй байх л. Зүгээр тэгээ бодоод үзүүлтэй. За яаж гэж бодож байна? Ер нь хэцүү гац ингээ бодохоор яаж одоо ер нь би энэ өмнөх сэдвүүдээс юу ойлгосон бэ гэхээр шашин бол хүний нөгөө сүсэг бишрэл байгаа. Тэгэхээр нөгөө нэг сүсэг бишрэлтэй хүн маань хандаг өргөж байгаа бох. Тэндээс их мөнгө босдог бах. Тэгээд нөгөө шашны сүм хийдүүд бас өөртөө их мөнгө хөрөнгөдөө тооцогдсон шүү дээ. Одоо ийм том хийдүүд чинь хөрөнгө шүү дээ, тийм. За 400 тэрбум доллар гэхэд нөгөө өмнөх Ватикан юу протестант шашин байгаа шүү дээ, тийм. Тийм байна. Энийг тийм тайлбарлая. Одоо ингэж байна. Исламын шашны үндсэн 5 одоо багны тухай ярих хэрэгтэй болно. За. Энийг хэлэхэд бол за нэгд нь шахада буюу итгэл үнэмшил. Яг түрүүнд тань хэлсэн тийм. Хүн итгэл үнэмшлэрээ мэдээж мөнгө өгнө. За салла буюу залбирал. Энэгээрээс мөнгө орж ирж идэг. Зекат буюу буйны хандив. Яг өглөв те. За саум буюу Рамадан сараар. За. Энэ бол маш чухал юм сар байдаг хүмүүсийн маань. За хааж буюу мөрөглийн аялал гэд энэ 5 багныг
ерөөсөө багнаар одоо юу гэмдэ мөнгөнд төсвөнд бүрдэж идэг байх. Ааха. За тэгвэл энэ 5 багныг жоохон задлаад ярил л да. За тэгээ. Одоо ихэнд нь сая шахаад гэж хэлсэн те. Итгэл үнэмшил нь бол угаасаа ойлгомжтой. Тэгэхээр бурхан буюу Аллах ганц бурхан. Тэгээ дээрэс нь бурханы хүмүүст илгээсэн элчин нөгөө зөнч Мухаммед гэдэг байдаг шүү дээ. Бүгдийг хүлээн зөвшөөрдөг бахна. Энэ нөгөө ийм гэдгийг бүгдээрээ хүлээн зөвшөөрдөг бахна. За тэгвэл хоёр дахь нь салла гэсэн бах те. Мөргөл залбирал гинэ. Муслим шүтлэгтэй хүн болгон өдөрт дор хаяж 5 удаа заавал мөргөх хэрэгтэй гэж байна. За энэ нь нар мандахаас өмнө, үд дунд, үдээс хойш, нар жаргасны дараа, шүн орой гэдэг ийм 5 удаагийн залбирал хамгийн багадаа хийх хэрэгтэй. Юу ч болж исэн хийдэг энийг. Тэгдэг. Хаач усан ер нь хийж идэг гудамж талбайд ч гэсэн яг ингээ мөрж идэг гэж ярьдаг тий. Явж байгаа юм ба шууд нөгөө нэг юм дэвсдэг нэг юугаа ингээ аав явж идэм байлаа. Тэрийгээ шууд гудамж нь ингээл цаг нь болчих юм бол дийлгээл тэгээ шууд мөргөл залбирал хийх. Тийм бахна. За тэгсэн чинь энэ 5 удаагийн залбирал нь мөргөл нь яаж байгаа юм бэ гэхээр би сэтгэлээ үг хэлээрээ Аллах Тэнгэрт одоо залбирж जैन. Тэгээд доод тал нь 5 удаа гэж байгаа болохоос 5-аас дээшээ байсан ч болно. Тэгээ мөргөж залбирч болох нь. За мөргөл залбиралыг хийхдээ дэлхийн бүх муслим хүмүүс ялангуяа дэлхийн бүх муслим хүмүүс нөгөө Мекка гэдэг байгаа штэ. Мекка руугаа Меккагийн зүг рүү хараад хаанч гэж болно штэ. Меккагийн зүг рүү хараад Мекка хотын Масжид Аль-Харам гэдэг сүмийн төвд байрладаг Каба гэдэг дөрвөлжин хэлбэртэй ариун байшингийн зүг хандаж залбирдаг бахна. Хамаагүй харчдгүй юм биш үү? Тэгэнгүүт одоо нөгөө нэг сүүлийн үед чинь бүр ухаалаг аппликейшны локейшн утасны локейшн гэдээ байгаа штэ тий. Тэрүүгээр одоо чигээ ингээ олж агаад одоо энд тэнд явж байгаа бид нэр зүгээ мэдгүй байл шууд чигээ ингээд тэр саяны нөгөө Каба руугаа зааж агаад тэгээд тийшээ хараад залбирдаг байна. Харам сүм байна аль ч ихт байна гэл. Тийм байна, тийм байна. Харах нь. За тэнгууд гуравт нь Зика буюу буйны ханд гэж байгаа тийм. Тийм муслим одоо шүтлэгтэй хүмүүс маань жилд нэг удаа өөрийн эд хөрөнгийн тодорхой хувийг ядуу хүмүүс таньдуулдаг гэнэ заавал. Оо за. Тийм бас ядуучуудад таньдуулдаг гэдэг нь хатахан байгаад байгаас тийм. Тийм байна хүнлэг байна. За энэ ихэвчлэн тухайн хүний хөрөнгийн 2.5% байна гэж одоо үздэг гэж байна. За. Би буруу санааг бол протестант католик ер нь христийн шашинд юу байсан? 11 байсан орлогын. Зөв. Энд бол 2.5 гэхээр арай бага юм байна. Тийм байна. Тийм байна. За ингэж хандаа өргөснөөрөө нэгд бол мэдээж амьдралын боломж болцсон муутай нөө ядуу хүмүүст бол тусламж үзүүл чинь буян болчих нь тийм. За хоёрт нийгмийн тэгш байдлыг хадгалах зорилготой гинэ. Одоо бид нар чинь нөгөө социализм, коммунизм байгуулгана гэдэг чинь бүгд л тэгш тийм эрэхтэй тийм төгш хүмүүсийг л байгуулна гэдэг. Одоо тийм нийгмийг байгуулна гэдэг. Энэ бол шашнаараа бас нэг тийм жижиг зорилго бас байж болох юм л та. Тийм байна, тийм байна. Тийм. За тэнгуүтэ исламын шашныг хуульчилсан орнуудад эдгээр хандиудыг хариуцаж хянах үүрэгтэй бүр төрийн байгууллагууд хүртэл ажиллаж идэг. За ер нь хандив нь нөгөө нэг 2 тэрбум хүнээс чинь цугларж байгаа шүү дээ. Тэгэхээр 2 тэрбум хүний 2.5% гэл ингээл бодохоор чинь ер нь бол 400 тэрбум болохоор байгааз. 400 тэрбум ч бага шүү дээ, тий? 1 триллион байгаад байгаа шүү дээ, тий? Минимум шүү дээ. Минимум. Тэгэхээр ингэс бас нэг юм ойлгосон би нөгөө шашны одоо мөргөлтнүүдийн хандив хүн тухайн хүний орлого нь их байвал мэдээж хандив дагаад игсэн. Орлого бага байвал хандив багсан. Тэгэхээр бага үедээ 400 тэрбум ихсэх юм бол нөгөө 1 триллион руу орж байгаа юм. Тийм юм байна. За тэгвэл дөрөвт нь савм. За энэ Рамадан сарыг хэлж байгаа юм байна. Жирэмсэн хүн өвчтэй хүмүүс эсвэл бага насны хүүхэд биш л бол муслим хүн болгон Рамадан сарыг заавал тэмдэглэх ёстой. Заавал. За энэ нь бол жилд 1 сарын хугацаанд те өглөө нар гарснаас хоошоо бүх төрлийн хоолунд уснаас татгалзсан. Бүр уснаас татгалзсан. Тийм үү? Тийм. Ус ч удгүй гэж байна. Бүр болоогүй шүлсээч залхихыг залгидгүй гэж байна. Хүмүүс байна гин. Тэгээд яг шүн дунд болоод од төгсний дараа л юм мэдэж болно. Би тэгээ бодлоо. Манус шиг одоо бидний шиг ялангуяа над хүн бол идэхгүй бол салганаад тийм шүү дээ. Чичирээ. Балиа. Ус нүгт. Гэтэ яг итгэл үнэмшилтэй хүн үнэн ч учраас яг хийж чаддаг байх. Тэгээ сурцсан ч байдаг байх. За Рамадан сарын үеэр чин сүцгтэй муслим хүн өдрийн цагаар шүлсээ залгидгүү. Дээрээс нь сэтгэл санаагаа бие физиологийн хувьд сахилга баттай байж гэн. Тэгээд энийг бол хүмүүнлэг инэрэнгүү мэдрэмжийг одоо хөгжүүлэх зорилготой гэж итгэж одоо үүнийг хийдэг байна. Манайха одоо тэр будны шашинд бас байдэн шүү дээ, тий? Мацаг бариад байдаг. Мацаг бариад одоо бие ингээл одоо ариусах нь гэдэг юм уу, тий? Утх нь бол тэрнтэй бас төстэй юм биш үү, тий? Одоо нөгөө нэг юу лээ маань даяанчлах. Тийм, даяанч хүмүүс чин идэж уудаг байх биш ээ нөгөө юу лээ бяс юу гэдэг юм бэ? Тийм, нэг бүр тустай юм нэршил байд юм билээ. Тийм, төвдөг. Тийм. Тэрүүгээр бүр ингээд бие ариусгаад бүр ингээд югдийн дам тэгж ариусгаж явсаар байгаад сүултээ ингээд одоо юу яадаг те? Бурхан болдог.
Тэгэнгүүт тийм би энэ юу яадаг одоо ингээл мууддгөө барьдгөө гэл байгаа штэ. Байлгүй яг тийм. Гэх мэтчлэн бас ойролцсон юм байна шүү те. Тийм юм байна. Ер нь ойролцоо байна. За тавд нь хаач мөргөл буюу Мекка руу аялал гэдэг юм байна. За. Энэ болохоор муслим шашинтай хүмүүр хэрв эрүүл мэнд санхүү за аян замын ая даах юм боломжтой бол амьдралдаа ерөөсө дор хаяж нэг удаа Мекка руу аялаж одоо мөргөл үл дээрээ гэдэг. Бүр нэгээс дэшээ бол сайн гэдэг. Тэг боломжтой бол бүр олонч байвал бүр л сайн гэдэг. За энэ болохоор дэлхийн муслимчуудыг нэгтгэх итгэл үнэмшлийг нь баттгах юм арга механизм гэж бас үздэг юм байна. Ер нь за тэгээ мөргөлчд жил бүрийн хийчхаа сарын 8-наас 12-ны өдрүүдэд аль болох энгийн даруухан за тэгээ цэвэрхэн цагаан өнгийн хувцас өмсөд Мекка руугаа очдог. За ингээд Мекка хотын ариун сүмд байрлах Каба гэх нөгөө түрүүний залбираад хэлсэн тийм ариун одоо чулуун барилга байна шүү дээ. Энэ барилгыг цагийн зүүнний эсрэг чиглэлд нь 7 удаа тойрдог. Гороолно гэдэг шүү дээ. Тийм цагийн зүүнний эсрэг буюу нар буруу 7 гороолно. За тэнгуүтэ Кабагийн ойролцоох хоёр толгодын хооронд нь 7 удаа нааш цаашаа гүүн. За. Хоёр толгодын хооронд зүгээр ингээд тогтцсон юм шүү. 7 тойрлоо, 7 гүйлээ. За. За ингээд мөргөлийн 2 дахь өдөр буюу хийчгээс сарын 9-нд бүх мөргөлчд Арафатын талбайтад цуглаад бурхандаа мөргөж залбирдаг бөөнөрөө. За. Эдгээр чинь бүр ингээд хідэн зуугуулаа ингээд залбирч идэгтэй мөргөл. Энэ болдог. За ингээд энэ мөргөлийг хийхгүй бол Меккад ирж мөргөсөн залбирсан бусад бүх үйлдэлүүд нь хүчингүй болчтой гэж үздэг юм байна. Заавал хийх хэрэгтэй юм ба штэ. Тийм учраас тийм ингээд цагийн зүүнний эсрэг гороолчоод гүүчээд маргааш нь яг нөгөө мөргөлөө хийгээд за ингээд сайхан боллоо гэж. Тийм баг. За хэдэн онд лээ нэг Меккад бас маш олон хүн яг энэ мөргөлийн үеэр амиа аллаа гэдэг нэг гашуун юм болж байсан тийм. Гэхдээ бас бүгдээрээ л нөгөө нэгэнт зориод ирсэн учраас хийх ёстой юмнуудаа заавал хийх гээл тэгэл жоохон бужгансан бахалтай тий. За энэ дингнээ өдрийн цагаар шүлсээ залгидгүү гэсэн юм байна. Тэгсээ. Аль болох шүлсээ залгихгүй хичээдэг байх. За зарим нь чаддаг ч байх. За чадахгүй хүмүүс нь бол залгидаг л байх. Тийм жоохон ингээд настай хүмүүс бол бүр яадаг бах тий. Чанд хийдэг бах тэрийг. Тэгдэг бах. Ер нь юу штэ хэцүү штэ. Тэгээд бас за энд бас нэг юм юу вэ комент энэ шашин гэдэг бол сэтгэлийн заслаа гэд. За шашныг эсэргүүцдэг хүмүүс байна. Гэхдээ бид нар бас бусдыг хүндэтгэх учраас итгэл үнэмшлийг нь буруутгаж болохгүй. Тэгээд нөгөө нэг урлагч нь яг хүний сэтгэлийн бид нар бол биеэрээ ингээд физиологийн хоол унд идчихдэг штэ. Урлаг бол яг нөгөө хүний сэтгэлийн хоол шиг сэтгэлийг тижээж идэг. Тэгэхээр шашин ч гэсэн бас сэтгэлийн засал. Тийм итгэл үнэмшлийг тижээж идэг. Ингэж үздэг юм байна. Шашин байхгүй бол хүн төрлөختөн ер нь бол мөхөх нь гарцаагүй мөхөх хугацаанд ойртон гэдэг хүн төрлөختний нөгөө нэг араатналаг зангийн ингэж номготгож барьж идэг юм бол ерөөсөө шашин л гэж үздэг юм байна. Яг үнэ. Өөрийгөө барих нэг юм хэрэгтэйш буруу яваад байгаагаа мэддэг нэг юм хэрэгтэй тий. За тэгсэн чинь энэ мөргөлчөд Арафатаас буугаад Муздалифад шүнжин залбирч хондог заа. За тэгээд дараа нь Мина гэдэг газар руу очиод чулуу шидэх ёслол үлдэнэ. За энэ нь болохоор шейтан руу чулуу шидэхийг бэлэгдэж байгаа юм байна л та. Тэгээд ийм үйлдэл хийх ёстой байдаг. За тэгээ хаж мөргөлийн үеэр хониор тахил өргөдөг. Үүний дараа хүмүүс үсээ хусах юм уу эсвэл тайрдаг. Тэгэхээр би одоо ингээ сая 7 хоног мөргөчлөө штэ. Хэдэн хоног мөргөчлөө штэ. Тэгээд нөгөө хамаг юугаа хийчлээ. Тэгэнгүүт би үсээ тайрж байгаа нь яаж байгаа гэхээр нөгөө шинэ амьдрал эхэлж байна. Би өөрийгөө шинээр ингээ цоо шинээр эхэлж байна гэсэн шинэ хүн боллоо цэвэрлэгдлээ гэсэн. Тийм байна. Бүр ингээ сэтгэл санаа бүх юм хүртэл ресет хийгдэх юм шүү, тэ. Тэгэх нь шүү. Одоо нөгөө манай эмэгтэйчүүдийн дунд байдаг штэ. Нөгөө найз залуугаас алах юм бол үсээ засаад. За. Үс засах айгуу чухал гэсэн шүү. Тий. За дэлхийн өнцөг болон ингэсэн шүү. Ингээд хаж мөргөл төгсгийн өмнө дахин Кабаг 7 удаа тойрно. За. Кабаг бол 2 удаа 7 удаа тойрд юм байна. Дунд нь 7 удаа бас 2 толгойн дунд гүд юм байна. Тэгээд мөргөлөө хийд юм байна. Тэгээд бүх юмаа яг ёс дагуу хийчээд эцэст нь сайхан үсээ тайруулаад тэгээд дахиад 7 удаа Кабага тойрно гэсэн байна. Дэлхийн өнцөг булан бүрээс ирж байгаа мусульманчууд бүгдээр ижлэх хувцастай. Чи сайн нэг цагаан хувцастай гэдгсэн шүү дээ. Ягаад вэ гэхээр энэ баян ядуу ялахгүй яг Аллахын өмнө бүгдээр адилхан гэдгийг илэрхийлж байгаа. Тийм учраас ийм цагаан хувцастай эрзгээд юм байна. Тэгээ дээрэс нь хаж мөргөл бол шашны зан үйл гэж харагдаж байгаа боловч яг нөгөө талаас нь одоо бид нар мөнгө ярьж байгаа учраас нөгөө талаас нь харах юм бол аялал жуулчлал. Тийм. Аялал жуулчлал яг мөнгө дагуулна. За бид ч гэсэн ер нь монголчууд ч гэсэн итгэл там руу явдаг утай гүмбэн очиж мөрөгтэй
дармасаалаа орж далай багшид мөрөгдөг. Тэр нөгөө арангаа руу бас одоо их явдаг болчиход байгаа. Бас нэг хувилгаан байдаг гэдэг. Тийм. Тэгэхээр тэрнтэй л ер нь яг адилхан. Тэгээд хаж мөргөлд жил болгон 2-оос 3 сая хүн очдог байна. Тэгээд энэ 3 сая хүний замын зардал, хоол хүнс, зочид буудал, буйны хандив нэг 2.5 байгаа штэ. Хэд байх вэ? Тэгэхээр энэ бол аялал жуулчлал талаас харах юм бол чамгүй орлого штэ. Тийм штэ. Тэгээд за тэгээд ингэдэг хаж мөргөл бол мусульман хүний амьдралын хамгийн том мөрөөдлийнх нь нэг гинэ. Гэхдээ энэ мэдээж мөнгөн дөнгөөр бодоод үзэх юм бол маш өндөр зардал гардаг. Тооц одоо юу гэмдэ бид нарын бодож байгаас те. Энэ зардал нь аль орноос Меккад ирж байгаа. За мэдээж нөгөө ямар үйлчилгээ сонгосноос нь хамаарат бол янз бүр байна. Нөгөө нэг энгийн экономик гэдэг шигтэй VIP гэдэг шиг ер нь бас ялгаатай. Тэглэвээ яг. За жишээлх юм бол ойрхон одоо Сауди Араби, Египт, Йордан, Индхэг, Пакистан гэдэг эднээс ирэх юм бол дунджаар за нэг 2000-аас 4000 орчим доллар зарцуулна гэдэг нэг хүнд. Тэгэхээр чин за нэг 10 сая шахам тий. За нэг хэдийн 6-аас 10 сая шахам ордог. Энэ бол хамгийн хямд буюу экономик англиэл. За мөсөх юм байна. Гэхдээ нэрээ ингээд муслим шашинтай хүн болгон муслим итгэлтэй хүн болгон тий нэг удаа Меккаг заавал зорих хэрэгтэй гэж байна шүү дээ амьдралдаа. Тийм бүр ингээд цуглуулж жагаад явдаг гэж байна. Тэр миний зорилго бол би ингээд цалингаа цуглуулаад тодорхой хэмжээний мөнгө зориулаад тэгээд Меккаг заавал зорих нь шүү дээ. Хэрвээ би муслим байвал. Тийм тэгэл Меккад очиод ингээд юмнуудаа хийчих юм бол сэтгэл санаа ч гэсэн гоё л болчих лаа хэл тий. Миний амьдралын зорилго биелчлээ шүү дээ. Тий. За ингээд олон хүнтэй багц аяллаар бас туур байдлаар авч явдаг. За ангийн байранд олон хүнтэй өрөөнд байрлал гэдэг бас янз бүрийн ингээ нөхцөлтэй. Бас буудал биш яг хостел байрлаад байна тий. Хостел, тий, guest house, mouse маягийн ингээ явчих нь. За харин Индонез, Малайз, Бангладеш гэх мэт одоо яг зүүн Азийн манай уртлын тий. Зүүн Азийн орнуудаас ирэх юм бол бас Африкаас энэ ирдэг гэж байна. Африкаас энэ ирэх юм бол хол мэдээж нислэгийн зардал нэмэгдэж байна. За ингээд зардлууд нэгсэн явж байна. Тэгэхээр $6,000 болдог хавцаа болдог. Энэ бол доотлон 6,000 болдог гэж байна. Тэгэхээр нэг хэдэн чинь 18 за 20 сая гарan. Нэг хүний зардал шүү. Тийм байж тээ. Тийм байна. Тэгэхээр цуглуулахаас бас өөр аргагүй байгааз. Тийм байна. За тэгдэг болвол Европ, Төв Азийн улсуудаас очиход энэ зардал бол нэмэгдээд доотлон 7,000 хавцаа болдог. За тэгнэ. За энэ бол бүр 25-6 сая бол явчихж байгаа. Тэгж байна. За тэнгуүтээ Америк, Канада, Австрал гэдэг алс холын улсуудаас бас ирдэг гэж байна. Тэгэлгүй яах. За эндээс ирэх юм бол 8,000-аас дээшээ ингээд 15,000 хүртэл явчихна. За 15,000 цэнг гэх юм бол тэгэл 50-60 сая шахчихж штт. Тэгж штт. За тэгэхээр эндээс нь бол хаж мөргөл бол те ямар тийм асар том аялал жуулчлал энэ байна гэдг нь бол харагдаад штт. Хаж мөргөл гэдэг юм а те. Ер нь бол Меккаг зорж байгаа хүмүүсийн зардал хамгийн багадаа 2,000 дээшээ 15,000 төгрөг тэгж байна. За тэгсэн чинь дэлхий дээр 2 тэрбум муслим шашинтай хүмүүс байгаа шүү дээ. 2 тэрбум. Заавал ингээд энэ 2 тэрбум чинь мөн зөрөөд те саруудаа сөүлжүүлж ярьж байгаад Меккад очсон л байгаа. Эдгээр хүмүүсийн хөрөнгө нь дэлхийн нийт хөрөнгө баялагын ойролцоогоор 5-аас 6% бүрдүүлж байна. Зөвхөн исламын шашин шүү. Энийг зорж их байна те? Их байна. За исламын шашинд орлогоо цуглуулах үндсэн арга нь бол хандив гэж байна. За ерөнхийдөө католик шашны үндсэн одоо орлого бол мэдээж хандив байгаа. Гэхдээ тэдний бас нөгөө хөрөнгө нь илүү байсан. Нөгөө үйл хөдлөх хөрөнгө мөрөнгө төр урлагийн үнэт зүйлс гээд хөрөнгө нь илүү байсан бол протестант исламууд бол хандиваар илүү дэлгэрэн одоо явд юм байна. Орлого нь илүү бүрддэг юм байна. Энэ 2 тэрбум хүн жил болгон өөрийн хөрөнгийн 2.5%-ыг шашны байгууллагад хандуулна. Түрүүн хэлсэн шүү дээ. Заавал өгөх ёстой гэд. Тэгэхээр энийг закат гэж нэрлэдэг юм байна. Тэгээд өөр нэг нь арга нь болохоор нөгөө садака гэд хоёлаа яриад дууссан. Сайн дурын хандив юм байна. Энэ 2.5-аас гадна би илүү мөнгө өгмөр сүсэг бишрэлдээ итгээд те сайн зүйл хиймээр байна. За тэгээ хүмүүс хүссэн хэмжээгээр мөнгө, эд хөрөнгө, хоол хүнс, хувцс хэрэгсэл хандуулнаа. Энэ юугаа садака гэдгээр нь. Энэ хандив нь шүү дээ те хүндэл хэрэгтэй байвал заавал одоо ийм эд хөрөнгийн эд мөнгөний бодит зүйл байх албагүй одоо бит зүйл байх албагүй бүр ингээ бит бус зүйл ч хийж болно би чаддгаа хийж болно шүү дээ би чамд зориулаад орчуулга хийгээд үгүй чамааг эргэж чинь эсвэл би чамд ийм хичээл заагаад үгүй сургалт орё ямар нэг арга хэмжээний чинь зохион байгуулалтад туслаад үгүй ер нь би өөрийнхөө цаг завыг мэдлэгээ хандивлаад байна. Энэ бас л хандив. Бодтой биш, бит биш мөртлөө хандив өгöd байна. За энэ хандивыг шашны үйл хэрэгт зарцуулна. Тэгээд энэ одоо хандив маань ядуус тас зориулагдана. Дээрээс нь садака гэдэг одоо ийм олон төрлийн илүү одоо хандив байдаг бахнаа сайн дур хандив байна. За хоёлаа юу яачих вэ? Дэмжээ ажиллагчаа.
танилцуулчих За, тий. За өнөөдрийн нэвтрүүлэгтээ Unitel нэвтрүүлгийг дэмжин ажиллаж байгаа. За хэдүүлээ нэг богинохон реклам сонсоод сонсоодхий. За. Таблет 99% оф урамшуулалт оролцоорой. Та Unitel-ийн салбар болон Toki аппликейшнаас хүссэн гар утсаа лизингээр аваад 7 өнөг бүрийн 5 гарагт болох Apple, Huawei, Samsung брендийн таблетуудыг ердөө 1% үнээр авах урамшуулалт оролцоорой. Бүх операторын хэрэглэгч Toki аппликейшнаар 10 сая хүртэлх зээлийн эрхээ онлайнаар шийдвүлээрэй. Урамшуулал 9 сарыг дуустал. За баярлаа. За баярлаа. Гар утсаа шинжилээд таблет 99% off урамшуулал зарласан байгаа. Тэгээд ер нь бол Toki аппликейшнаас эсвэл Unitel-ийн хүссэн салбараас гар утас лизингээр аваад 7 өнөг болгоны 5 гарагт Apple, Huawei, Samsung брендийн таблетуудыг ердөө 1% үнээр нь авах боломжтой байгаа шүү. Ийм урамшуулал. Тийм байна. Цаангийн нэвтрүүлгийг Unitel дэмжин ажиллаж байна. Баярлаа. Баярлаа. 9 сарыг дуустал Unitel. Амжилт хүсье. За энд нэг ганц хоёр комент. За тэгээ. Нэг хөгжилтэй жижиг комент. Ер нь энэ шашныг хэн зохиосон болоо гэд сонирхосон нэг нь асуухгүй юу? Тэгсэн чинь эмгтээчүүд гэдэхгүй юу? Тэгэхээр нь хариулт нь ер нь дийлийнх нь ирчүүдтэй гараа өргөөл хавсраал мөргөд ялангуяа исламын шашинд ч тийм байдаг шүү дээ. Тэгсэн чинь уурсан эмгтэйг аргадах гэдэг юм аа гэж бас нэг өөр хариулт илчиж. За бас өөр холбоотой зөндөө юмнууд байна нөө. За би цаашаа үргэлжлүүлэх хөлөө. Одоо миний хэлж байгаа. За өөр нэг ханд нь бол вакф гэж зүйл үүдэг гинэ. За. Вакф. Энэ болохоор байнгын ханд гэсэн үг. Тогтмол ханд үг тийм. За. Жишээлх юм бол одоо юу гэдэг хин нэгэн юм чинэлэг ирхэн байлаа гэж бодъё. За. За ингээд өөрөө хөрөнгө мөнгийг гаргаад ямар нэгэн байнгын ажиллагаатай зүйлийг барьж байгуулад түүнийгээ шатны зорилтоор хандуулж болно. Тэгэх нэ. Тий. За би нэг мөнгө гаргаад нэг сүм юу гэдэг те юм барьчаа. Энийгээ шашиндаа ингээд бэлгэлчээ гэдэг ингээд өгч. Тэгэх нэ. Ямар л ямар байдлаар ингээд хандваа өгч штэ шашиндаа. Одоо түрүүн бол нөгөө нэг хүн юу ч одоо бидний митингийн ардууд бол цаг заваач зарцуулж болж байна. Өөрийнхөө хэмжээнд мөнгө өгөөд энэ за тэгвэл бүр баян чинэлэг хүмүүсийн одоо ханд руу орж байгаа юм ба штэ тий. Тэгж байна. За энэ бол газар худалдаж аваад дээр нь сүм бариад өгч болно түрүүсэн. За эсвэл бүр сургууль барьж болно. За эсвэл имлэг ч юм уу худаг ч юм уу тий. Ингээд аль юу одоо хэрэгтэй байна тэрийг бариад хандуулчих болно. За тэгээд тэр байгууллага нь эсвэл байгууламж нь өөрөө орлого олж биедан амжилттай ажиллаж чаддаг болтол нь санхүүгийн дэмжлэгээс үзүүлсээр л үүдэг тэр баян хүмүүс. Нөгөө зардал марлын урсгал зардал бүх юм даан тий. За нэг худгийн ажилтнгийн цалингийн нөгөөд ах нь байна тий. Сүмийн тэр ажилчдын цалин байлын юм нөгөөд ингээд яваад ах нь байна. Хоол унд мундыг гаргадаг ч юм тий. За тухайн хөрөнгө оруулсан бизнес нь өөрөө ашиг орлого олдог одоо өгдөг болоод хөрөнгө оруулалтын өгөөж ашиг ороод эхэлвэл тэр ашигыг сан үүсгэн. Ашигаар нь сан үүсгэхэд сүм ядуусыг тэтгэх заавас дээрээс нэмээд боловсрал зэрэг зарцуулдаг гинэ. Бас ашиг нь ингээд өөрөө авахгүй нь шүү дээ. Тэгэх нэ. Ер нь тэндээс юу л гарч болох нь бүгдийн л одоо нөгөө бусдын төлөө энэ шашиндаа ингээд зарцуулчихна гэсэн. За энийг бол вакфын сан гэж нэрлэдэг. Вакфын сан гол нь өөрийгөө тэтгэж яг биедан орлого олж хэвийн ажиллаж чаддаг байх нь бол хамгийн чухал гэж үздэг. Тэр болтол ингээд зүтгүүлж одоо явуулж жагаад тэрийгэ эргээд шашиндаа бас хандуулдаг байх нэ. За тэгвэл энэ вакфын сан чинь их мөнгөтэй болчлоо. Санал нэмчин хөрөнгө мөнгө цуглаж байгаа дотор нь үйл хөдлөх хөрөнгө энэ төр байгаа. Тэгвэл энийг өөрөө удирдна гэдэг чинь маш том менежмент чинь. Энд мэдлэгтэй хүмүүс байх ёстой. Одоо энэ засагчид те санхүүгийн ажилтан одоо тэгэл нэгтлэн нэрүүгээл зөндөл хүмүүс байгаа үү те. За энэ менежментийг мэдээж шаардна. За тэгээ үндсэндээ бол ислам шашинтай орон болгонд ийм вакфын сан байдаг. За сүмүүд нь вакфын санг өөртөө удирддаг. Одоо энэ орон нутгийн удирдлагын төв нь бол тийм байна. Тэгэхээр сангийн орлогыг бол сүмийн зөвлөл хариуцна гэсэн үг. Яаж зарцуулах вэ? Хинт хэрэгтэй вэ? Тэр хүн тусламж үзүүлээгээ. За тэгээд бас л олон тэрбум долларын хөрөнгөтэй том вакфын одоо сангууд мэдээж байж л байгаа. Эдгээр нь ихэвчлэн Турк, Сауди Араб, Арабын нэгдсэн Эмират улсуудад байдаг. Нэм бүр хөрөнгөч нэгтэй бүр тийм байна. Эдгээр нь бол маш олон тэрбум долларын хөрөнгөтэй. За тэгж байгаа. Тэгээд исламын шашны байгууллагуудын хөрөнгө оруулалт санхүүгийн систем нь өөр боловч бүгдээрээ нөгөө шариатын хуулийн дагуу исламын шашин үзэл бодол шаардлагад нийцсэн хөрөнгө оруулалт хийх зарчимтай. Тийм. Вакфын сан маань тэгэл байнгын л мөнгө оруулах нь шүү дээ. Одоо тий вакфын интерес юу гэдэг нэг байгуулагдсан юмнууд чинь бүгдээрээ ашиг олж байгаа шүү дээ. Тийм. Энд чинь угаасаа байнгын сан гэж чи хэлсэн шүү дээ. Тэгэхээр байнгын сан учраас тийм зогсолтгүй юм байна л да. Зогсолтгүй л эргэлдэж
явах хэвээр. Дээрээс нь хандив нь бол байнга л орж ирж явах Тийм байна. хэвээр самбалж байгаа юм байна. Тийм. За Катарын ВАКФ сангууд нь улсын төрийн өмчит компаниудаар санхүүждэг юм байна. Бас за 2020 оноос хойш дэлхийн хэмжээний хөрөнгө оруулалт хийж хөрөнгийн хэмжээнд хэдэн тэрбум долларт бол хүрээд байгаа одоогийн байдлаар. За тэгэхээр хөрөнгө оруулалтууд нь олон улсын зах зээл чухал маш том байр суурь эзэлдэг болсон гэж байна. Тий. За Арабын нэгдсэн Эмират улсын ВАКФ-ын сангууд нь боловсрол, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ зэрэг олон салбарт хөрөнгө оруулалт хийдэг болсон. Эдгээр хөрөнгө оруулалтууд нь улсынхаа эдийн засгт бол маш чухал үүрэг гүйцэтгэсэн одоо хэвээр байгаа. За Туркийн ВАКФ-ын сангууд нь түүхэн дурсгалт барилга байгууламжуудыг хадгалах, хамгаалах, сэргээн засах, боловсролын байгууллагуудыг дэмжих зэрэгээрээ үйл ажиллагаагаа явуулдаг. Бас жоохон онцлогтой байгаа даа шүү дээ. Тийм байна. За мөн эмнэлгийн салбарт хөрөнгө оруулалт хийж улсынхаа соёл боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжилд нь мөн чухал нэмэр оруулах нэ. Энэ ВАКФ-ын сан маань. За эдгээр жишээнүүд нь бол ислам шашны одоо байгууллагуудын хөрөнгө оруулалтын хэмжээ нь маш том. Улс орондоо болон дэлхийн хэмжээний юм нөлөөтэй те асар том зүйл юм а гэдгийг ер нь бол харуулад байна те. За тэгээд гэхдээ эдгээр хөрөнгө оруулалтууд нь исламын шашныг дэмжих, исламын шашны байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, нийгмийн асуудлыг шийдэх ерөөсөө л нэг юм туйлын зорилготой. Тийм баг. Исламын шашныхаа л одоо үйл ажиллагааг дэмжих гэдэг ганцхан зорилго. Тийм байна. Гэхдээ ер нь яг ингээд сангуудаас харахад ингээд дотроо хөрөнгөө ингэж хуваадаг байхдаа одоо мөнгөө тим юм зарцуулна одоо ангаахын салбар, эрүүл мэндийн салбар тэгээд боловсрал тэгэнгүүтээ одоо ядууст туслах ч юм уу ингээд дотор нь ангилж байгаа тусалдаг байна. Мэдээж тэгэл багтай том хитэн тэр мууын сангууд ч те менежмент бол бас нарийн л байдаг баг. За тэгвэл үүний дараа байгууллагуудын орлого гэж юм байна. Тэр орж ирнэ. За исламын шашинтай орнуудад мэдээж том корпорациуд, бизнесийн байгууллагууд байж л байгаа. Тэгэнгүүт энэ корпорациуд, бизнес эрхлэгчид хандивын болон сайн санааны санг бий болгоод энэ аж ахуйн орлогоосоо тодорхой хувийг бас энэ санд төвлөрүүлнэ. Өөртөө одоо санд төвлөрүүлнэ. За ихэнх тохиолдолд компани энэхүү хандиваа хувьцаа эзэмшигч нар болон ажилтнуудын хувийн хандивуудад хослуулад ингээд шидчихтэй юм байна. Тэгээ өөрөөр хэлбэл ажилтнууд гэсэн ханд үүргэж байгаа хувьцаа эзэмшигчдийн орлогоос ч гэсэн тодорхой хувийг өгөх байдлаар яг энэ ажилтнуудад дарамт болохгүйгээр сар бүрийн цалингаас нь жижигхэн татвар шимтгэл маягаар суудгаж аваад ВАКФ-ын санд шилжүүлж байна. Үгүй бас л хөөрхөн шийдэл байгаа шүү дээ. Нэг дарамт болохгүй тэгсэн мөртлөө би ингээд ханд өргөөд байна. Би муслим итгэлтэй хүн байна. Тэгтээ би ингээд хандваа өргөөд би хийх ёстой юм а хийгээд байна шүү дээ. Нэг 20,000 төгрөг энэ төр хийгээл шүү дээ. Бид нар тогтмол эн чинь байнгын хэмжээ тийм. За тэгээд энэ компаниуд нь ч гэсэн өөртөө асар өндөр үнэлгээтэй, асар их ашиг орлоготой байгууллагууд байдаг. За тэгж л таа. За жишээлх юм бол шүү дээ. Сауд Арабын том корпорациудын зах зээлийн үнэлгээ жилийн цэвэр ашиг одоо энэ ВАКФ-ын санд төлрүүлээд байгаа хөрөнгө зэрэг нь одоо нэг жишээлээд ингээд зүгээр нэг дурдъя те. За Сауд Арамко гэж компани байдаг те. Асар том компани. Энэ бол зах зээлийн үнэлгээ 1.8 тэрлион буюу 1.8 их 80 долларын үнэтэй. Тий. Жилийн цэвэр ашиг нь 106.2 тэрбум долларын ашиг хийдэг цэвэр ашиг нь. За ВАКФ-ын санд төвлөрүүлсэн хөрөнгө нь 2.6 тэрбум доллар. За Айлрахи гэдэг банк энэ бол 100 тэрбумын үнэлгээтэй 526 тэрбумын цэвэр ашигтай 135 саяг одоо ВАКФ-ын санд төвлөрүүлж байгаа. За Саудын үндэсний банк SNB гэж банк байгаа. Энэ бол тэгээ 54 дандаа доллараар ярьж байгаа шүү. 54.2 тэрбум үнэлгээ нь за 565 тэрбумын ашигтай 145 саяын хөрөнгийг ВАКФ-ын санд өгөөд байна. За Saudi Telecom гэдэг энэ харилцаа холбооны компани 55 тэрбум долларын зах зээлийн үнэлгээтэй компани 6.6 тэрбум долларын цэвэр ашигтай 165 сая доллар одоогоор өгөөд байна. За Saudi Business Industry гэж одоо SABIC гэж товчилдог энэ компани 48 тэрбум долларын үнэлгээтэй байна. Өөрөө. За 410 сая долларын ашигтай байна. Бас том компани байна. Ер нь бол Saudi Aramco-гийн дараа орох юм байна. За ингээд төвлөрүүлсэн мөнгө нь бол 10.2 сая доллар гинэ. Энэ бас арай жоохон бага үнэтэй бусдаасаа. Чи бодлоо тэрлэгийн ярахаар ингэж байгаа шүү дээ. 10.2 сая доллар шүү дээ. Тэгээ чи одоо 35 орчим их 80 юу лээ? Сая хэмжээ тэрбум төгрөг гэсэн үг өстэй. Би тондоо мó. Би зүгээр яг энэ хэсэг дээр гацсан байгаа байхгүй. 1.8 триллион доллар Монгол мөнгө рүү энэ бол шилжүүлэх хэцүү. За ингээд тийм зах цухаас нь дурдахад бол ерөөсөө л 3 тэрбум доллар бол ингээд өлхөөн л гараад ирж байгаа шүү дээ. Зүгээр захаасан шүү дээ энэ бол. Тэгж. Гэхдээ чи сая Сауди Арабыг ярьсан тийм үү? Тэгвэл би одоо Египтийг ярьж байгаа юм заа. Египтийн том корпорациудын зах зээлийн үнэлгээ жилийн цэвэр ашиг ВАКФ-ын санд төвлөрүүлсэн хөрөнгийг ярьж өгье за. African Export Import Bank гэдэг байна.
Зах зээлийн үнэлгээ нь болохоор энэ дандаа бас доллараар шүү. Тийм ээ. 6.6 тэрбум. Жилийн цэвэр ашиг нь 773.5 сая. Тэгээд Vakfin санд төвлөрүүлж байгаа хөрөнгө нь болохоор 24.3 сая доллар. Тэгсэн чинь Commercial International Bank гэж бас байгаа. 6.1 тэрбумын зах зээлийн үнэлгээтэй. Жилийн ашиг нь болохоор 619 сая, сандаа 15.4 саяыг төвлөрүүлсэн байгаа. LCVD Electric Company гэж байгаа. 3.3 тэрбумын үнэлгээтэй зах зээлийн үнэлгээ нь. За тэгсэн чинь жилийн цэвэр ашиг нь 4.5 тэрбум доллар. Тэгээд Vakfin сандаа 112.5 саяыг төвлөрүүлсэн байгаа. Eastern Company SAE гэж компани. 2.4 тэрбум долларын үнэлгээтэй 195 саяын орлоготой, цэвэр ашигтай. Тэгээд 487 саяыг Vakfin санд төвлөрүүлсэн байгаа. Тавд нь Талат Мустафа Group Holding гэж байна. 2.9 тэрбум долларын үнэлгээтэй 228 сая долларыг одоо цэвэр ашиг болгож жил болгон олдог байх нь тэгэнгүүтээ 5.7 сая долларыг Vakfin санд төвлөрүүлж байна. Ингээд яг нийлбэр дүнгээрээ 160 сая доллар хөнгөн даваад шүү дээ. Тийм байна. Хөнгөн. Зөвхөн Египтэд шүү дээ, тий. Тийм. Тэгэл эдгээр чинь бүгдээрээ тэр санд орж байгаа гэхээр яа. Зөвхөн хоёрхан улсын жишээ шүү дээ. Зөвхөн хоёрхан улсын жишээ аваа ярихад ийм байна. Тэгсэн чинь дэлхий дээр исламын шашныг төрийнхөө албан ёсны шашин болгоцсон 27 улс байгаа. За нийтдээ нөгөө албан ёсны бус нөгөө ислам шашинтнууд дийлэнх юм амьдардаг 57 улс байгаагаас албан ёсны 27 улс байгаа шүү. Тэгээ дээрэс нь Египт ч гэсэн эдэн дундаа хамгийн баян улс бол биш. Тийм шүү дээ. Тийм шүү дээ. Үнэхээр биш. Тэгээс түрүүний Сауди Араб бол ер нь их томдол орох ахaltaа тийм. Тийм, Сауди Араб ер нь хамгийн баяндаа орж иж магадгүй бах. Тийм баг. Тэгээд тэр 27 улс чинь бүгд л өөр өөрсдийн гэсэн мэдээж баян корпорацуудтай, компаниудтай бүгдээрээ л Vakfin сандаа ингээл өгөөл байгаа тийм. Тийм, тэгсэн чинь зөвхөн хоёр улсын жишээл бүр ийм их хэмжээний мөнгө. Тийм байна. Гэтэ ингээ анзаарах бас янз бүр байна тийм. Ашиг нь их мөртлөө бага байна, ашиг нь бага мөртлөө их өгж байгаа ч компаниуд байгаа тийм. Энийг ярих юм бол тухайн оны эдийн засгийн нэг эдийн засгийн байдал. Инфляцийн харьцааг. Тий. За. Исламын шашны нэр хүндтэй олон улсын хандивлагч байгууллагуудын санхүүгийн зарим үзүүлэлтүүдийг нь одоо танилцуулъя л да. За Islamic Relief Worldwide буюу тусламжийн олон улсын байгууллага гэж байдаг. За энэ байгууллагыг зөвхөн Арабын орнууд биш, нэгдсэн үндэсний байгууллага, Европын холбоо, Америк нэгдсэн улс гээд одоо энэ улс орнуудын засгийн газрууд хөгжлийн агентлаг хөдөл нь бол санхүүжуулд юм байна бас. За бас хувь хүмүүс ч гэсэн мэдээж хандив өгж санхүүжуулна. За төв офис нь бол Лондонд байж идэг. 2024 оны тайлангаараа 303.8 сая паунд буюу 413.6 сая долларыг байгалийн гамшиг, гэмтэл, эмнэлэг, ядуу иргэдэд дэмжлэг, эмзэг нөхцөлтэй улс орнуудад тусламж олгож одоо ингэ тараацсан байна. За Катар Charity гэх буйны байгууллага нь олон улсын төвшөнд байгалийн гамшиг, дайны дөрвөсөд хүнсний аюулгүй байдал, хөрш орнуудад үзүүлэх тусламж дэмжлэг хэлбэрээр 2023 онд 1.2 тэрбум Катар риал буюу 330 одоо сая доллар. За 2024 онд 157 Катарын риал буюу 431 сая долларыг бол одоо ингэ зарцуулсан байх жишээ дэмжээ тусламж үзүүлээд байна шүү дээ. Тийм, жишээг дурдвал юм байна. Ер нь бол ингээ анзаарадсан чинь шашны байгууллагууд бусад улс оронд бас хандив тусламж үзүүлээ. Одоо манайх ч гэсэн ер нь их олон шашныхаар авсан байж магадгүй. Дулаан загалмай нэтрээгээд бас нэг юунууд байж магадгүй, авсан байж магадгүй. Авдаг л бах л та. Эргээд нөгөө нэг шашинд нь талархах сэтгэл надад төрв шүү дээ. Би тийм тусламж авал тийм. Тэгэхээр ингээд энэ хүмүүс чинь нэг талаасаа бас арай өөрөөр нь харах юм бол шашнаа жоохон сурталчлаад байна. Тэгээд бас бид нар тэрийг нь үнэлээд байна. Яагаад гэвэл тусламж нэрээд байгаа учраас. Тийм, манай муслимчууд ер нь ийм сайхан хүмүүс байдэн шүү гэдгээ бас ингээд хөнгөн ингээд ойлгуулад байна шүү дээ. За, тэгвэл чи сая аль улсыг ярьчлаа? Би сая исламын байгууллага ярьсан. За тэгвэл би Их Британийн Ноттингхэм хотод байдаг Muslim Hands гэдэг буйны байгууллагыг ярьж өгье. Британд байж. Их Британд. За энэ байгууллага Их Британд амьдардаг исламын шашинтай иргэдээс хандиваа цуглуулад жил болгон ойролцоогоор 30 сая паунд гэдэг чинь 40 сая доллар юм байна. Хандив тусламж хүмүүнлэгийн ажилд энийг зарцуулдаг. 2024 онд нөгөө Газийн зурвас дэлхийн хүнсний хөтөлбөр нэгдсэн үндэсний байгууллагын тусламжийн агентлаг зэрэгт их ихэнх дэмжлэг үзүүлсэн гэж тайландаа дурдсан байлээ. Санхүү мөнгө явж байгаа учраас тайлан гаргаж байгаа. Тэгээд тэрэнд нь дурдсан байна. За нөгөө Кувейтийн улаан хавирган сар гэдэг нийгэмлэг байгаа. Тийм. Кувейт Red Crescent Society гэж. За яагаад нөгөө нэг ууг нь бол ингээд дэлхийн улаан загалмайн нийгэмлэгийн гишүүн юм байна л та. Гэтэ энэ чинь исламын шашны талаар ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр загалмай гэдэг маань энэ хооронд бас жоохон
зөрөөдөн штэ. Тэгээ нэг нь христчэн нөгөөх нь ислам болчоор тэгэнгүүт загалмай гэдэг нэрийг ашиглагаас татгалзаад хавирган сар гэдэг нэршлиг ашигладаг гэсэн биш үү. Тэгээ энэ олон улсын хүмүүлгийн ажилд идэвхтэй оролцдог. Жилд ойролцоогоор 7 сая долларын хандив тусламжийг үзүүлж идэг. За тэгвэл Сауди Араб төвдөө олон улсын исламын тусламжийн байгууллага гэж байна. International Islamic Relief Organization гэж байгууллага тийм байна. Энэ байгууллага бол дэлхийн олон оронд бас адилхан хүмүүлгийн төсөл хэрэгжүүлдэг ийм байгууллага. Жил бүр ойролцоогоор бас 30 гаруй сая долларын тусламжийг бол үзүүлждэг. Тэр бөөмөндөр ярахаараа бас 30 гаруй гэдэг. Яхавтай л юм ба тий. Мөнгөстэй мөнгө их 80 тавцаал төгрөг яач зарцуулчих тийм ээ л та. За Сауди Арабын хаан Салманы нэрэмжит хүмүүлэг болон тусламжийн төв гэж байна. Энэ бол King Salman Humanitarian Aid and Relief Center за Сауди Арабиа гэж байгууллага юм байна. Энэ байгууллага бол дэлхийн хэмжээний томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг. Арай макро төвшөнд байна. 2015 оноос хойш дэлхийн 100 орчим улсад 7.3 тэрбум долларын төслийг бол одоогоор санхүүжүүлээд байна гэсэн юм. Бас баримттай. Ваа. Сауди Арабыг ярьчихв те. Тэгвэл бид Туркийг ярьж үгэй. Туркийн шашны сан гэж байна. За энэ туркээр үтсэн болохоор өсгүүдийг нь хэлээд өгчий. TDV гэсэн байгууллага байгаа. Энэ байгууллага боловсрал, яаралтай тусламжийн чиглэлээр яг олон улсын төсөл хэрэгжүүлдэг. Тэгээд жил болгон 4 тэрбум лир буюу 98.5 сая долларын санхүүжилтийг яг энэ боловсрал, яаралтай тусламжийн чиглэлээр үзүүлж байдаг. Туркийн хүмүүнлэгийн сан гэж бас байгаа. Humanitarian Relief Foundation гэдэг. Энэ байгууллага дайны хөлд нэрвэгдсэн болон гамшигын бүсэд нэн яралтай тусламж үзүүлдгээрээ алдартай. Энэ сангууд чинь ингээд төрөлжөөд нь штэ тий. Ямар тусламж үзүүлэхүүгээд. Тэгээ энэ байгууллага жил болгон 1.8 тэрбум лир буюу 43.5 сая долларын тусламжийг үзүүлдэг байна. Тэгэхээр одоо исламын шашинтай элдв дайн байлдаан болж байгаа тэнд одоо муслим шашинтай одоо би жишээ нь байгаа тэнд надад тусламж хэрэгтэй бол эдгээр надад яаралтай тусламжийг үзүүлдэг байна шүү. Тийм байна. За тэгвэл Катарын Тани бин Абдул хааны хүмүүлгийн үйлчилгээ гэж байна. За энд нэг юм сан бас байна л да. Энэ бол маш тийм Foundation for Humanitarian Service Qatar гэж байгаа. Яг л адилхан Qatar. За маш том хүмүүлгийн байгууллага байдаг байгууллага тооцогддог нь бол энэ байгууллага нь жил бүр 520 сая Qatar риал буюу 143 сая долларын хүмүүлгийн тусламжийг үзүүлдэг бас юм том байгууллага. Том байна. Тийм. Арабын нэгдсэн Эмират улсын улаан хавирган сар нийгэмлэгээ түрүүн ягаад хавирган сар гэдгийг хэлсэн тийм гэж байгууллага. Энэ бол 2010 оноос хойш сүүлийн 15 жилийн хугацаанд за нэг 11 тэрбум дирхам буюу ойролцоогоо нэг 2.9 тэрбум за нэг 3 тэрбум орчим долларын хүмүүлгийн тусламж бол үзүүлчихэд байна гэж шүү. 15 жилийн хугацаанд ч дээрсэн. Тийм. За Их Британь төвтөө Аль Хайр сан гэж байгаа. Энэ болохоор яг боловсрол хүмүүнлэгийн чиглэлээр олон улсад үйл ажиллагаа явуулдаг. Жилд нэг 65 сая паунд буюу ойролцоогоо нэг 88.5 сая долларын хүмүүнлэгийн тусламжийг тогтмол үзүүлж идэг. Тогтмол. Ийм байгууллагууд байна. За тэгвэл би Их Британий дахиад нэг байгууллагыг ярьчих. Их Британд төвтэй хүний эрхийн Human Appeal гэдэг байгууллага байна. За энэ бол ойрхот орнод Африк, Азийн олон улсад төсөл хэрэгжүүлдэг. Жилд 49 сая паунд буюу 66.8 сая долларын тусламжийг үзүүлж байгаа. Дараа нь Кувейтийн Африкийн муслимчуудад тусламж үзүүлэх агентлаг гэж бас байгаа. За Africa Muslims Agency Kuwait гэсэн. Африк төвд ялангуяа боловсрал, ус, эрүүл мэндийн салбарт тусламж чиглэл одоо тусламжийн үзүүлэх чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаагаа явуулдаг. Африкт одоо би тийм олон муслим шашинтай хүмүүс байна гэж юусоо төсөөлөөгүй. Харин би ч гэсэн. Тэгсэн саяны мэдээлэлээс харсан. Тэгэхээр энэ Африк руу чиглэсэн ийм муслимын шашны одоо тусламжийн үйл ажиллагаанууд бол зөндөл явдаг байх тий. Тий, Америк тэгэл Австрал, Их Британь энэ төр хүртэл байж ш тий. Тийм шүү дээ, тийм. Тэр чинь бас л одоо манай Монгол ч гэсэн бас байгаа шүү. Тийм байдаг тий. Байгаа. Одоо Баяуулгийн аймгаас эхлээд байна. За тэгээ энэ тэнд бас нөгөө мэрсэр өөртөө ингээд итгэл үнэмшлэрээ тийм болсон хүмүүс зөндөө байгаа тийм байлээ. Сүм момод нь бас ганц нэг байдаг болсон юм байх шиг байсан шүү. Байгаа. Юу байгаа. Тийм, 4 замын тэнд нэг баригдсан, тутуу баригдсан сүм байдаг үстэй. Бөөрөнхий дээвэртэй. 25 дугаар эмийн сангийн дээр. Тийм, андуудын явц. Андуудын тэнд. Тийм, тэр их удаж байгаа тийм. Тийм муслим байх. Харваасын бөөрөнхий дээвэртэй шүү. За ингээд энэ бүхнийг тоомлоод бусад шашны урсгалуудтай харьцуулж үзье. За. Тэгэх юм бол одоо католик шашны гол баялаг нь Ватиканы хөрөнгө баялаг байсан шүү дээ. За харин христийн шашны протестант урсгалын гол баялаг нь бол олон сая хүнээс бүрдэх шүтлэгтэн мөргөлж одоо залбирагч нарын одоо энэ хандвар тусламжаар бүрдэж исэн. Тэгвэл исламын шашны гол баялаг нь дэлхийд даяар байгаа 2 тэрбум тэр шүтлэгтэн тэдний итгэл үнэмшлээрээ хандвалдаг
мөнгөн урсгал ерөөсөө базаад хэлэх юм бол энэ тий Хандив. 2 тэрбум хүний л хандив гэсэн үг. Тийм. Тэгээд энэ чинь бүр ингэ хүний хичнээн хүний одоо ингээд нэг хүн аргаа барцсан хурцэн явж хахад нэгэн жижигхэн тус хүний амьдралыг тэр чигээр нь өөрчилж болдог штеп. Нэг хүн дээр ярихад. Тэгэхэд энэ 2 тэрбум хүний итгэл үнэмшил дэлхийн 8 тэрбум хүний хэдийг нь одоо амьдралыг өөрчилж байгаа. Заавал муслим биш хүмүүс ч гэсэн энэ дунд хамрагдчихл байгаа. Тусламжийг нь авч л байгаа. Тэгэхээр одоо буянтай юм да. Тийм байна. Энэ яг одоо нэг шашин гэдэг хугтхунаас нь гадна зүгээр энэ сангууд нь бол маш гоё тийм юг системик гэдэг юм уу те бий болгоцсон. Байнгын одоо яг нөгөө төр байсан шиг буянтай үйл ажиллагаануудыг байнга л явуулж идэв юм те. За энийг бас тэгвэл арай өөрөөр бас нэг тоомлоод үгнээд үзье л та. За. Нэгдүгээрт нь Исламын ертөнц бол дэлхий дээр бидэнтэй хамт амьдардаг 2 тэрбум хүний итгэл үнэмшил. Тэгэхээр тэдний сүсэг бишрлийг бид нэр хүндэтгэх ёстой. Мэдээж. Тийм. Миний эрх түүний эрхээр хязгаарлагдж байгаа учраас би нараас аль альныгаа хүндэтгээд харьж байгаа ёстой. Дээрээс нь дэлхий дээр байдаг бүх муслим хүмүүс шашныхаа итгэл үнэмшлэр заавал эсвэл сайн дураар нэмээд шашны хандив өргөдөг. Бүх хүн хамгийн багадаа 2.5% одоо орлогоосоо өгөх ёстой. Тэгтээ нэмээд одоо нөгөө вакф те ер нь заавал мөнгө гэлтгүй ингээд өөрийнхөө цаг зав мэдлэгээс ч гэсэн хандив өргөж болдог гэдгийг бид нэр сая мэдэж авлаа. Тэгээд дээрэс нь дэлхий дээр тэдгээр хандив тусламж нь жилдээ хамгийн багадаа 400 тэрбум дээшлээд их $80 хүрдэг ийм хандив тусламжийн томоохон мөнгөн эргэлтүүд энд яваад байна. За тэгээ энэ хандивлагчдын тухайн жилийн орлого нь бизнесийн амжилттай, эдийн засаг, улс орны тийм нөхцөл байдал гээд янз бүрийн зүйлээс шалтгаалж байгаа хэлбэлзэн тэгэхээр өөрөөр байна. Гэхдээ л исламын ертөнцийн хандив, исламын ертөнцийн биш дэлхийн бусад бүх хандив тусламжаас 3 дахин их байна. 1 тэрбум. Тийм байна. Чин монголоор их найд үстэй тий. Тэрбум доллар уу? Тэгвшээ тийм $1 их $80 хүрдэг гэж байгаа тий шүү их $80 чи монголоор за тэрийг ярихгүй байна шүү дээ. Их $80-аас дээш чи харин юу гэдэг вүлээ? Харин тийм ээ. Тэрбум бол их $80 болчихж байгаа юм. Тэгэхээр чи манайхаас их $80-ийн дараагийн тав гэдэг чи одоо юу гэдэг юм бэ? За тэгээд бид нэр энэ сард шашин юуны талаар ярьж байгаа? Мөнгөний талаар ярьж байгаа, шашин биш мөнгөний талаар ярьж байгаа. Тэгээ пүрэв гаригуудад бид нэр шашныг онцлсон. За түрүүчийн 2-7 хоногт бол Ромын католик сүм ярьсан, протестант ярьсан, энэ 7 хоногт ислам ярьсан. За энэ дээр нөгөө буддын сүм хийдгцэн юу байсан шүү, комент байсан шүү. Тэгэхээр манай зохиолч угаасаа бас нэг өдөр буддынхыг оруулж ирэх байх. Тийм. Тэгээд ер нь бол бусдын шашныг хүндэтгий тэгээ ер нь юм болгоны ардталт нөгөө талаас нь харуул бас мөнгө эргэлдэж байгаа юм биш шүү. Бид нар нөгөө талыг нь яг энэ хөшгөний ард юу болж идэх юм, ямар мөнгө яаж явж идэх, ямар урсгалтай яаж орж гарч идэх гэдэг нь л ярьж байгаа шүү. Тэрнээс тийм ямар нэгэн шашны тухай бол яриаггүй гэдэг манайх мэрэгэн оюунда шүүж ажаамаа гэж. Тийм байна. Тэгээд үнэхээр сонирхолтой байна. Одоо би бол жишээ нь ёстой л мэддэггүй байлаа. Мэдгүй. Тийм. Одоо бид нар үгүй хүмүүс чинь нэг ядаж нөгөө нэг буддын нэг ядаж монгол хүн чинь нэг буддын нөгөө юу илээ тарин мэддэг штеп. Цээжээр мэддэг шүтдэг шүтдэг нь хамаагүй. Тэгээ нөгөө христийн ядаж нэг ойлголттой байдаг штеп тий. Ислам ер нь жоохон биднээс хол байсан юм шиг байна. Тэгээд энэ өнөөдрийн зохиолоос маш олон юм мэдэж авлаа. Тэгээд дэлхий дээр 57 улсад ислам шашинтай хүмүүс амьдардаг. Бүр хүн амынх нь 10-аас дээш хувийг эзлээд ийн гэсэн. Албан ёсны 27 улс нь бүр улсынхаа албан ёсны шашин гэж зарласан байдаг юм байна. Бас их сонирхолтой. Үүний ардталт бас их том хандив тусламж эргэлдэж юм байна. Баярлалаа. Баярлалаа. За гих мэтчлэн сонирхолтой мэдээллүүдийг нөгөө тал нэвтрүүлэхээр хүргэх болно. Кичээх болно. Тэгээ зохиолчтой баярлалаа. Үнэхээр гой зохиол бичсэн байна. Хийсэн байна. За ингээд 9 сарын 18-ны нөгөө тал нэвтрүүлэг маань өндөрлж байна. За өнөөдрийн нэвтрүүлгээ Unitel дэмжин ажилласан баярлалаа. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Ундрах Одко, найруулагч Эрдэнмөнх, продюсер Батбаяр нар та бүхэн нөгөө тал нэвтрүүлгийг хүргэлээ. Бидэнтэй хамт байсан сонсогч үзэгчдээ маш их баярлалаа. Баярлалаа.